Сайн уу, дараа байна. Анхны аяллаа бичлэгээ хийгээд одоо ингээ оруулах чагаад үнэхээр их баяртай байна. Ягаад тэгэхээр би ер нь аль ингээд Японд ирээд 7 жил болж байгаа. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд Японы доторх аяллууд болон зүүн Азийн орнуудаар ингээ ерөөхдөө бол аялж исэн найзуудтайгаа. Тэгээ энэ аялах болгондоо влог хий ингээд гоё YouTube-д ингээд гоё өөрсдийнхөө дурсамжийг ингээ хөөрхнөөр оруулаад ингээ явъя гэд ярьдаг гэсэн баггүй юу. Гэтэл яг ингээд ажил алгаа хийж байгаагүй юм байна. Тэгээд миний ер нь бол 2025 оны нөгөө нэг зорилго мөрөөдөл хүсэл байгаа штэ. Тэрнийхээ нэг нь болохоор яг ингээд бичлэгээ оруулах байсан. Ингээд YouTube-д ингээд өөр ингэсэн сувгтай болоод тэрэн дээрээ яг ингээд өөрийнхөө ингээд яг одоо амьдарч байгаа энэ цаг тухайн мөчөө гоё ингээд одоо бичлэг болгож үлдээгээд өөрөө ирээдүйн дараад ингээд гоё турсамжийг үлдээж байгаа маань гоё юм болов гэд тэгээд ерөнхийдөө энэ зорилгыг тавиад хамгийн ихний алхмаа хийгээд одоо бичлэгээ эхлүүлэх гэж байна. Болов яриад яах вэ? Тэгээд шууд бичлэгэндээ ороорой. Миний бичлэгийг үзээрэй, баярлаа. Баяртай биш юм байна. Баярлаа. За тэгээд ямар ч цасгүй Токио хотоос гараад ийм гоё цастай газраар явсан. Замынхаа туршид гоё шинэ жилийн дуу сонсоод догтлол дүрэн байлаа. Бидний эхний үзсэн газар бол 800 м-ийн урттай юм агуу байсан. Агуу доторх гэрлэн жимэглүүд нь илүү гоё өргөмөц харагдуулж исэн. Агуугасаа гараад ирлээ. Гараад ирсэн чинь хөөрхөн хайрын бэлэг тэмдэг болсон. Бас дахиад хонх байсан. Тэгээд 2025 онд гоё хайртай очраарэ гэд 3 удаа цогсон. Тэгээд аяллаа маань гол атга учруулсан Ширакава виллежтэй ирсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Тэр байгаль бас тэр хотхон цаас гэд бүгд яг л үлгэрийн юм шиг. Тэгээд өөрийнхөө хүсэж мөрөөдчихсэн газартаа очиод би үнэхээр жаргалтай байсан. 2025 оныг ийм гоё дурсамжаар эхлүүлж байгаа да. Үнэхээр их талархаж байна. За тэгээд маргааш нь болохоор Японд тэнгис үтсэн. Энд ирсэн чи яг нэг өвлийн доторх хавар тэрж байгаа юм шиг санагдсан. Бүр салхинд бүр амар. Би бүр салхинд нь туугдаад унаад жишгээд бүр амар их юм болсон. Тэгээ бүр ингээд сая ингээд нөгөө эхлэл газаргаас тэрнийх нь ингээд дээш нь гарсан. Тэг бүр хатан дээр баг зогсох чадахгүй амар хүчтэй салхитай байсан. Тэг яг энэ дээр болохоор айгу зүйл харагдаад байна л да. Тэгээд ямар ч зураг авахлах боломжгүй үсээр мэн салхи наацсан. Гэтэ гоё зургнууд арсан. Өвөлдөө буцаж ирсэн. Энэ болохоор 100 жилийн настай хуш модны ой гэсэн айгу гоё. Тэгээд цас нь яг тийм кинон дээр гардаг шүү дээ. Тэр хаалган дээр тогтцсон байгаа цасыг хардаа. Тэгээ бүх зүйл нь яг ийм цастай. Өрөөндөө ороод ирсэн. Өрөө минь айгу гоё тухтай байгаад гоё аялж чадсан. За аяллахаа хүмүүстэй цуг оноо гаргасан байгаа. Бүгдээрээ гоё гадаа зогсоод дуудуулаад тэгээд шинэ оноо гаргасан байгаа. Гоё хөвчлөлтэй гоё хүмүүстэй хамт явсан. Шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ оны шинэ өглөө айгу гоё цэлмэг өглөө байсан. Тэгээ яг сармөгчнгийнхаа онцгойг үзэхийн тулд ингээд яг модон дундуур ингээд дээшээ өсөж явд юм билээ. Тэгээ модны өнгө, тэр өдрийн тэнгэр, байгалийн үзэсгэлэнтэйг бол бишрээд хаанахгүй. Замынхаа гол дэвж ижил зөндөө олон зураг бичлэг аммаарсан. Тэгээд сармөгчнгууд олж харсан. Ингээ хөөрхөн онсын дотор ороод бийждэг юм билээ. Гэхдээ миний нэг буруу ойлгосон юм нь болохоор би өөрийгөө онсынд орно гэж бодсон. Тэгээд тэрийг хөтөж хахтаа хэлээ шуулуулсан. Хөөс яаж бодвол гэтээ яг би тусдаа ингээ яг байгалийн онсынд нь орно гэж бодсон аахгүй юу. За энэ хүрээд аяллаа маань тэмдэглэл дуусч байна. Тэгээд 2024 оны төгсгөл 25 оны эхлэлээ маш гоё дурсамж дүрэн аяллаар эхлүүлсэн. Тэгээд би үнэхээр аз жаргалтайгаар зөндөө олон бичлэг хийлгэсэн. Даанч босоогоор нийлэгчжээ. Тэгээ хэвтэй болгож чаддаггүй. Тэгээ эндээ бас гоё оруулчихъя гэж бодлоо. Гэтэ тэмдэглэл маань дуусаагүй шүү. Дуустал нь үзээрэй.
ингээд би амар одоо нэг амар юу ч хэлдэг лээ арагш өндөртэй хүн гэж байдаг шүү дээ тий. Айгүй их юм реакшн өндөртэй тэгэл айгүй их баярлж байгаа харуулдаг ингээд шууд ингээд сэтгэл мэн хөдлөө шууд ингээд айгүй ингээд нийтдээдэг байхгүй юу. Тэгээд яг тэр болгоныгоо гоё бичнэ гэсэн чинь яг тухайн тэр нөгөө нэг үзэсгэлэнтэй байгаль айгүй гоё газруудыг харсан чинь аль хэдийн миний реакшн дууссан. Тэгээ яг тэн дээр гарч байгаа миний ингээд дуу хоолой бол яг тухайн орчинд байсан нөхцлөөс ингээд бүр ингээд 60% ингээд миний одоо сэтгэл хөдлөл маань ингээд бууралттай ингээд ярьж байгаа. Гэтэ яг боддоор үзээд явах юм бол үнэхээр гоё газар байсан. Тэгээ бараас хүн болгон очиж үзээсэй. Дөрөв улирал нь дөрвөлээ үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тэгэхээр би одоо өвлийг үтцсэн учраас дараа нь хаврыг үзмээр байна, зуныг үзмээр байна, намрыг үзмээр байна. Тэгээд Широкава руу бодол ингээд ямар ч гэсэн дөрөв улирлаар нь явж үзнэ гэсэн зорилго бас байна. Баяртай биш юм байна. Баярлалаа.